Сайн уу? Би яг одоо Францад байна. Тэгээ Францад идэж болох хамгийн сонирхолтой амт тунгууд, бас десертүүд одоо тэгээ круассантаараа Францад алдартай шүү дээ, тий. Тэгээд ийм сонирхолтой зүйлсүүдийг өнөөдөр туршиж үзнэ. Тэгээ надтай хамт түшиг ах байгаа. Бас түшиг ахын найз охин байгаа. Тэгээд бичлэгээ эхлүүлье. Та нар сайн уу? Би сайн. Энийг хоёр анаа зэрэгцэд орилох юм аа. Зүрхч нараа. Монгол бараг ингэнэ үстэй. Өглөөний мэндэгчээ сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарлаа. Чи сайхан амарсан уу? Сайхан амарсан. Ийм гоё монгол юутай хилтэй. Тэ. Ерөөсөө тийм аялга тийм юу байхгүй. Маяг байхгүй тийм ээ. Яг цэвэр монголоор ярина. За бид нар сая амар том нөгөө курсантны дэлгүүрээс курсант авсан. Тэгээд түшиг сая машина зогсоолт тавихаар ингээд явцсан. Шууд гадаа энэ курсантаа идэл амар гоё санагдлаа. Дотор идчихснаас Филипп Контисини курсант. За энийг амсаж үзье. Йоо ямар юм том юм бэ. Вау. My god. Прэрэ том уу? Францын Парис хотын курсантыг амсах гэж байна. Хамгийн том XXL гэдэг арзмаар байгаа. 8 гоё үнэтэй 5 үнэтэй. Гоё хааз. Гурвал аваад иднэ. Би эхлээд айгу гоё эхлээд хаацах хэрэгтэй гэсэн төшиг ах намайг. За шууд хаацлаа шүү. Энгийн курсантнаас 2 дахин илүү хатуу байна. Дэмэр жоо хаацсан. Одоо дахиад нэг хаацчих. Одоо та нар сонсоорой. Энд нэг хүн курсантны мань зургийг дарж байна. Гайхаж байна. Энэ болохоор Францад нэг тийм олон дэлгүүрүүдээр зардгүй маань ийм том нь цоотой хідэн дэлгүүрүүдээр зардсан байлээ. Бекерни жоохон ийм гашуун амттай байна. Гоё байна. Гэтэ нөгөө нэг танаад идсэн курсант байна штэ. Тэр болохоор ингээд дотор нь ийм гоё зөөлхөн аюу гоё ийм сүүтэй ч юм мэдгүй нэг тийм гоё амттайсан. Энэ болохоор жоохон ийм гашуун дуу. Тийм хатуу байна. Тэгэхээр би энд 10-аас 9 гэдэг оноо өгч байна. 10-аас 9 оноо гэсэн үг. Тэгээ за би хадчихлаа одоо. Хоёр ах ихтэйгээ хувааж иднэ. Кофетэй гоё идэ те. За бид хэд явсаар хагаад ийм макароноор айгу алдартай Пер Эрмен гэдэг ийм макароны газар орж ирсэн макарон авах гэж байна. Айгу олон гоё макаронтай юм байна. Макарон авчлаа. Одоо тэгээс амсчих. Пьер Эрмен. Пьер Эрмен. Яг Францын алдартай ийм макарон. Имплем логотой байгаа юм уу? Энэ амьд цэцэг юм шиг байна. Бараг тийм юм шиг байна. Яг миний одоо өмсөн байгаа хувцастай яг төстэй. За энийг амсаж үзье. Монголынхоос өөр юм байна. Өөр нөө. Монгол аим чөлөө гэдэг хазангуй шууд гоё гадна тал нэг юм хатуу байснаа. Тэгээд доторх нь нэг юм юу юм бол харин тийм жоо хайлт. Гоё гац. Яг энэ Францын Парис хотын алдартай макароны идэж үзлээ. Энэ 10-аас 8 оног юу гэж хэлэх вэ? 10-аас 8 өглөө. Янзтай. За явцгаая. Энэ үг чи бүр надаас илүү францаар яриад байсан. За ингээд Парист ах их хоёр дахь алхаж байна. Миний камер жоохон хүнд байна. Юу вэ? Энэ хэдүүлэнгийнх нь орох байгаа газар мөн үү? Яна бид нарын орох байгаа газар ийм амар очиртай байна. За бид хэд одоо Анжелина гэсэн нэртэй ийм нарийн бов бас ингээд өглөөний цай юугаараа амар алдартай нэг юм газар руу орох гээд очирлаж байна. Тэгэл очирлгэл юм байна. За одоо жоохон гурилтай юм идэхэ болоод Францчуудын өглөөний цайндаа иддэг хамгийн алдартай авокадо товстыг би захиалсан байгаа. Би авокадонд бол маш дургу надад нэг масл шиг санагдаад байдаг. Тэгээ энийг идсэн чи ёо би нэг дахиж идмээр санагдсан. За эхний өмхөлт. Хоолч юм шиг, бекери юм шиг. Аюу санагдаад тэсний доотлох бөөрнг нь яг талах байгаа даахгүй юу? Тэсний юм час хийсэн. За энэ авокадо тост 10-аас бараг 10 оноо өгөхөр амар гоё хоол шиг амттай. Тэгээд яг ч амар гоё амттай дээ. Энэ цагаан юмыг юу гэдэг юм болоо? Бяцлаг юм шиг байна гинэ.
Тэгээд авокадогоо айгу гоё өрцөн байна. Бас дээр нь анар байна. Мэдхгүй бахан ногоонууд байна. Чернелийн брокколи байна. Тэгээд би 10-аас 10 оноо өглөө анхудаа юм гоё авокадо тост идэж үзлээ. За би микрофонг болохоор ингээл ярьчих. Би сая амар хөөрхөн яг миний ардталт харагдаж байгаа bakery-ний дэлгүүр алхаж байгаа харагдаад. Тэгээд би ороод ийм бөөрөлцгөнтэй ийм торт гэх юм уу юм авсан. Амар их чимстэй байсан болохоор сонирхол татаад авсан. Амсаж үзье. Энэ доотлын бичэн нь аюу гоё нэг тийм янзах бичэн нэдэн штэ. Яг тэрэн шиг хазагдчихжээ. Гэтэ янзах бүр дээр үйл гоё амттай байдаг гэсэн тий. Энэ доторх кремийн надад тайлбарлахдаа энэ зарж исэн үнэн өөрөө ингээд бэлтгэж хийсэн гэсэн. Тэгээд аюу гоё амттай чи амсаад үзэлгээд байсан. Тэгээд би амсаж үзэж гин. Бөөрцөнийг ойр идэг амар гоё наа. Би өглөөс ирээд өглөөний цагаа уугааг байхгүй. Тэгээд би сая кофе захиалцсан. Кофегоо хүлээж авах зураа өнсөд идэж гин. Миний нүүр мөр ямар ч будаг байхгүй. Микрофон ч би бичлэг хийн гэж бодож гараагүй. Юу гоё наа нэг юм хүүтэн лав ам руу орж ийн. Крем нь айгу таалагдж байна. Яг юм үнэний сүү яг шинээрээ хөөрүүлээд ууж байгаа юм шиг санагдаж байна. Саяны таартанд би 10-аас 9 оноо гэнэ. За энэ Францаас бэлтгэр айгу алдартай. Тэгээд юм айгу олон төрлийн байна. Амтлагааных байна. Энэ амтлагааныхаас нь амсгаж байна. Саяны амтлагааны бэлтгэн амталж үзэж байна. Бэлтгэн айгу гоё амттай. Энэ бол амар хурц байна. Жохон давслаг, нэлийн давстай. Гэтэл ингээд айгу гоё амттай. Би ингээд бэлтгэг ямар олон төрөл юм бэ гэж энэ Франц дээрээ айгу их мэдж байгаа. Тэгээд би сая юм багет авлаа. Тэгээд өний уул нямтай хольж идэл гоё. Тэгтээ данч хольж идэх юм алгаа. За би Монголдо ирчихсэн. Тэгээд дүнгийн бишгээ их гээд яг бэжсэн шүү. Манай гэрийнхэн хооллоо хийцэн оройныхоо. Тэгээд чамын эрдээ хурдан ид хөрлөө гээд. Тэгээс иччихэд одоо бичлэгээ хийх гээд ингээд суужнаа. За миний энэ харуулж байгаа энэ эрзэн чихрийг бид нар дандаа л дэлгүүрээс хардсан шүү дээ. Гэхдээ ягаад ч юм ийм амар олон шагнал авдаг чихэр гэдгийг нь бол бид нар мэдэхгүй. Энэ аймаг үсгсэн чихэр нь 2023-аас 2024 онуудын хооронд дэлхийн олон улсын амттны тэргүүн байранд дандаа шалгардаг хамгийн инновацлог, хамгийн амттай шинэлэг эрзэн чихрээр шалгардаг. Хуулж иддэг дотроос нь шүүс нь урсаж гардаг ашигтай бактеритэй энэ хүү чихэр нь OVG Family компани аль бие усны эрхтэйгээр Монголд оруулж ирдэг. Та бүхэн өөр дөөрхөн дэлгүүрээс худалдан авах боломжтой. Эндээс аягүй гоё йогурт үнэрчж जैन бас пробиотикт одоо саяны миний эзэн нөгөө чихрнүүд аа штэ. Одоо энэ TikTok дээр аягүй алдартай болоод байгаа. Энэ танаа гэрийн доотлын дэлгүүрт хэрвээ байхгүй байх юм бол тэр дэлгүүр үнэн сонголт муутай дэлгүүр гэсэн үг шүү заяа. Одоо энэ нараа ингээс гоё хуулаад идчихдэг чихрийг бид нар одоо идмээрэн штэ. Тиймстэй ингээс шууд гоё банан гараад ирдэг заяа. Тэгээ аягүй гоё шууд банан үнэрчдэг. Ийм гоё хуулж иддэг гоё чихрийг гэрийнхэн доотлын дэлгүүр эсвэл 8 юу гэдгийг те байжлах бүгдлгүүрээс худалдаж авах боломжтой. Тэгээ хэрвээ танай гэрийн доотлын дэлгүүрт байхгүй байх юм бол тэр дэлгүүрийг худалдагчаас нь энэ чихэр танад байдаггүй юм уу? Гэрээ заяа тэнгуут тэр худалдагч жоохон баална. За уул нь сая Францын хамгийн нэг алдартай одоо нэг ийм бакерны газар ирсэн чинь ийм өвлийн цагийн хуваар гэх юм уу өвлийн менюн дээр нь яг миний хүсчээсэн шиг ийм жимсний одоо хэлбэртэй бакеринууд нь ерөөсөй байхгүй дандаа ийм шоколадтай юмнууд байсан болохоор өөр газар руу явахаар шийдлээ. Саяны бакерны газрыг би TikTok-оос айгүй харсан. Тэгэд нэг ах бүр амар алдартай ингээд жимсээ ингээл хоёр гараа ингэнгүүтэл жимс нь хэрчигдэж мэрчигдээд амар гоё эдээ. Тэгээ уул нь хоёр ах ихчтэйгээ бүр 30 минут явж байгаад зорж ирсэ. Тэгсэн чинь жоохон фейлцчлээ. Тэгвэрээ. Мал явдалтай. За дараагийн Францад айгүй алдартай зүйл болохоор мини бакеринууд ингээд янз. Тэгээ надад хамгийн сонирхолтой санагдаж байгаа нь болохоор яг гоё хүүтнэрээ ш. За Франц бол мини кейкээрээ алдартай. Ингээд ганц өмхөлт гэсэн үг. Бүгэн мөр айгүй эсэрэг юм байна. Айгүй эсэрэг юм байна. Пологдоод байсан болохоор жоохон араас нь усуусан. За дараагийн мини кейк нэг сонирхолтой харагдаж байна. Тэсний хэднэр бол бүр айгүй гоё чанартай амттай байна. Хоёр дараа ингэж фокусаар байна. Энэ мини кейкнууд айгүй гоё амттай байна.
Станч айгуу нялуу юм байна. Хологдоод байна. Саний эцсэн юмнуудаа. Энэ нь дарваас 7 өнөө өгнө. Шоколад нь маш гашуун байсан. За би сая өө нар тусаад ах юм. Нэг гудамжаар алхаж байгаад Францын нэг юм заримны дэлгүүр ороод заримыг авчлаа. 3 өөртөө сонирхолтой гэж бодсон заримыг авсан. Би болохоор passion fruit энэ шарна. Тэгээд энэ болохоор нэрсний амттай. Тэгээд амар чанга шүүлгээд тэгээд байлаа. Амар хурцамттай шүүгсэн. Тэгээд хамгийн доотлын ногоон нь болохоор пистачиотой ийм ice cream байгаа. Амсаад үзье да. Энэ заримны ялгаа нь Монголоос гэх юм бол ерөөсөө сүүний холцгүй юм байна. Яг л жимсээрээ. Энэ бол бүр арай л хурц амттай blueberry байна. Надад бол яг хад шиг амтгдаж байна. Гэтэ blueberry л байна л та нэрс passion fruit гоё юм. Одоо энэ pistachio яаж амсах вэ? Энэ хүрэн мөнхтэй нь бол надад арай л хурц санагдаж байна. Миний нөө. Энэ пистачиотой л гоё юм байна. Энэ хаттайг нь ёстой идэж чадахгүй ингэж идэж үлдээж байна. Пистачио гоё юм байна. За дараагийнх нь болохоор халуун шоколад захиалсан байгаа. Францчууд ихэвчлэн халуун шоколадыг уудаг юм байна лээ. Аюу алдартай бас нэгэн төрлийн одоо уух зүйлсийн нэг бас халуун виногоор бас их алдартай. Энэ халуун шоколад нь бол яг шоколадыг хайлуулчихсан шоколад байсан халуун. Крем авч жагаад. Бас 50 мөн яриг явах юм уу? За Францд бол халуун шоколад нь яг шоколадаараа юм байна. Амар өдгөн байна. Өдгөн байгаа сте. Тийм ээ. Дээрээс нь сүүн юм болохгүй байна. Өчигдрийнхээс хамаагүй гоё юм. Хоёр амсаад үз. Шоколад чи юм амттай юм ээ штэ. Яа, өнөөдөр арай л их мэдчихлээ. Турангээд бол өөртөө амлцсан байсан юмсан. Яа гэж яг энэ үед бодож байсан. Франц халуун шоколаданд 10-аас 8.8 оноо өгнө. Арай ч 9 оноо хүрэхгүй байна. За би одоо түшрээхийн гэрлөө орж байна. Тэгээ хаалганы юм юутэй байна? Кодтой байна. Гарч ирж байна. Йоо. Зашгүй тахтаа нэг муулцлаа. Йоо, сайн уу хаа? Удаа үлээсэн гар. Харин нэг удаа үлээсэн. Ташгүй яг өөдөөс гарч ирлээ. Тэгээд чи удаа үлээсэн үү саад зурсан. Ой, сайн уу хчээ. Сайхан амарсан уу? Диш дэгчгээ. Ой. Вообще, ойны эзэн. Түшрээхэн наашныг хараач. За одоо ингээд бид гур ингээд гоё агарлах гэж байна. Хоолой шингээ гуруулаа. Хоолой шингээ. Тэгээ сайхан хоол идлээ түшрэх юм да. Бүр цадцчихлаа. Баярлалаа ихтэй гоё амттай бол ээж гисэн.